За хүмүүс орж ирэх байхаа. Тэр оронд нь гэс ганц нэг шеэр гэж. Энэ дээр present дэлгэц шеэрлэх нь энд байна уу? Slides, videos, video files. Image files ингэж авчиж. Share screen. За. За сайн байцгаана уу? За өнөөдрийн гадаад хэлний багшийн зөв тусгал холбоо болон Английн British Council-аас аль биесны итгэвчлэгдсэн. За UKLC байгууллагатай хамтарсан жил болгоны 8-аас 17 насны хүүхдүүдэд зориулсан хэл соёлын 14 хоногийн хөтөлбөрт одоо boarding school хөтөлбөрт бол жил болгон 2-оос 3 групп явдаг. За энэ тухай бол одоо эцэг эхчүүд болон багш нар маш ихээр сонирхож байгаа. За 26 оны хувьд бол яг одоо бүртгэл явж байна. Ер нь бол визний 7 сарын 19-ноос 8 сарын 2-ны хооронд зохион байгуулагдана. За энэ хөтөлбөрт бол одооноос 3 сарын ерөнхийдөө хоорондоо дуусаад цаашаага визний ажлууд ингээд эхэлнэ. За үүнтэй холбогдуулаад ер нь багш нар болон эцэг эхчүүд хүүхдүүдийн хувьд яг энэ хөтөлбөрийг одоо яг өөрийн биеэр явж үзсэн. За суугчдыг яг одоо зохион байгуулад ялангуяа одоо орон нутгаас баг бүрдүүлээд өнгөрсөн 25 оны 7 сард аль биесээр одоо Английн York хотын Bhutan их сургуулийн кампус дээр суугчдаа одоо аюулгүй хүүхдүүдэд авч яваад олон талаас нь одоо хөгжүүлээд ирсэн. Гэрэл туяа шиг өнөөдөр бас зочны цагаараа урьж байна. Тэгээд өнөөдөр яг энэ лайваар дамжуулаад олон хүнд бас яг энэ бодиттой хүүхдүүдийн хувьд одоо хувийн хөгжил хэлний чадрын хувьд одоо хэрхэн хөгжиж байгаа. За мөн одоо Англид одоо тодорхой мөнгө зарцуулаад очиж байгаагийн яг одоо тэндээс сурж байгаа соёл болон бусад зүйлүүдээс бас шууд өнөөдөр яриануудаа эхлэе гэж бодлоо. Тэгээд өнөөдөр бол яг хоёрын хувьд бол яг бэлтгэсэн одоо хөтөлбөр байхгүй. Ерөнхийд нь асуулт хариултууд бол комментууд дээр үлдээж байгаараа. Тэгээд бид хоёрын хувьд гэрлэгчтэй ямар тач өнөөдөр цаг гаргаад оролцож байгаад баярлаа. Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн англи хэлний багш Гэрэл туяаг танилцуулж байна. За тэгээд ямар ч байсан Гэрэл туяа өнөөдөр цаг заваа гаргасан чинь эхлээд өөрийгөө бас товчхон танилцуулж. За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Гэрэл туяа гэдэг. Би Сүхбаатар аймгийн 1-р сургуулийн англи хэлний багшаар ажилладаг.
За өнгөрсөн одоо жилийн 7 сард одоо Английн Йорк хотноо энэ хөтөлбөрт хүүхдүүдээ авч яваад 14 хоногийг маш үр дүнтэйгээр ингээд өнгөрүүлж ирсэн юм багш байна. За ер нь яг хэдхэн хоногийн өмнө бас яг гэрлээ өгчтэй хамт явсан халуун өгчтөөс хөтөлбөрийн ганц нэг зүйлүүдийг ярилцчихсан. Ямар ч байсан хамгийн түрүүнд эцэг эхчүүд хүүхдүүдэд явуулахын тулд яг бэлтгэл ажлаас эхлэх байх. Ер нь орон нутгаас тухайн үедээ яг баг бүгдүүлэхэд хамгийн ихний ээлжинд эцэг эхчүүд болон хүүхдүүдээ ер нь юу бэлтгэх юм бэ? Ямар цаасны ажлууд те ямар зүйлүүдийг бэлддэг вэ? Энэ талаар эхлээд хоёлаа яриагаа эхлэх үү. За мэдээж одоо энэ бол маш том хөтөлбөр. Тэгээд хамгийн түрүүнд одоо нөгөө багшийн өөрийн decision шийдвэр маш чухал. Одоо яг би ингээд те харь улс руу хүний хүүхдүүдийг тэгээд одоо 10-аар нь те одоо авч яваад одоо хариуцлагатай байж чадах уу? За тэнд очиод хэрхэн одоо үр дүнтэй бас тодорхой хэмжээний санхүү мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр яг үр дүнд нь одоо багш өөрөө эхлээд итгэлтэй байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ хамгийн түрүүнд одоо багшийн шийдвэр гарсан тохиолдолд бол багш одоо за миний зүгээс бол одоо чадна. Тийм учраас одоо би эцэг эхчүүдтэй сурагчдтай ойлгуулж хэлж байгаа юм л да. За тэгэхээр хамгийн эхлээд одоо тэднэрт зөв мэдээллийг өгөх те тэр ажлаас бол хамгийн эхлээд эхэлсэн. За тэгээд ер нь бол ийм хөтөлбөр одоо ингэж явагдана гэдэг ингээд одоо хөтөлбөрийнхаа маш сайн танилцуулгыг хийж байгаа юм. За энэний дараагаар бол мэдээж хүүхдүүдийн болон эцэг эхчүүдийн шийдвэр гарч байгаа. За бичиг цаасны ажил бол маш их байгаа. Тэгтээ бол ямар ч байсан угаасаа ингээд яг зориод хийх юм бол болохгүй юм байхгүй. Тийм. За хамгийн эхлээд бол бид нар чинь нөгөө яг ингээд эцэг эхчүүдэд хөтөлбөрөөр ойлгуулчлаа. Эцэг эхчүүд маань одоо за тгий шийдвэрээ гаргачлаа, хүүхдүүдэд бүртгэжлээ тий. За ингээд эхлэхэд бол визний асуудал байсан. За визэнд орох асуудал бол маш том асуудал байсан миний хувьд бол. За тэгээд хүүхэд бүр дээр одоо визний материалуудыг нэг бүрчлэн одоо ажиллаж байсан тэрэн дээр. За тэгээд Кенза огшоос ингээд зөвлөгөө аваад ингээд одоо бит хоёр бол одоо хэдэн сарын турш одоо маш завгүй. Тэгээд өөрөө мэдээж үнцэн ажиллаа хийн. Тэгээд шөнө орон цагаар бол маш их суусан. Тэгээд тэр ажил бол нэлээд одоо томоохон ажил байгаа. Тэгээд багш бол тэрний цаг заваа гаргаад айгуу сайн хариуцлагатай ажиллах юм нэгдүгээрх юм шаардлага байсан. За бид та бүхэнд одоо нөгөө шаардлагатай гэвэл яг хүүхдүүдийнхаа ингээд нэг хүүхд дээр одоо бүрдүүлсэн материалуудыг ингээд бас харуулж болно гэж нэг фолдер болгоод хадгалсан байгаа. За тэгээд энэ олон цаасны ажлууд доктор за мэдээж нэхэмжлэл тий одоо нөгөө итгэмжлэх эцэг ихтэй зурж байгаа итгэмжлэх байгаа. За хүүхдүүдэд бас нөгөө сурж байгаа сургуулиас тодорхой хэмжээнд бас яг сурж байгаа гэсэн тодорхойлт тий. За тэгээд эцэг эхчүүдийн зүгээс ерөнхийдөө санхүүгийн хувьд одоо ямар шүү байдалтай байдаг бол за санхүү бол яг хөө бид нар нөгөө анх тооцоолж яснаасаа яг анх хөтөлбөрийг зарлагдаад хөтөлбөр эхэлж байхад тооцоолж яснаасаа бол мэдээж нөгөө ханшийн зөвнөөс болоод нэг хэдэн 3-4 сая төгрөг нэмэгдсэн байхгүй юу. Тэгээ тэрийг энэ төр анханасаа аягүй сайн эцэг эхчүүдтэйгээ бас ийм юм одоо миний хувьд бол ийм туршлагачсан хүн байна шүү дээ. Өмнө нь бол явж үзээгүй байж байгаа. Тэрэндээ бас жоохон туршлагуудаа дараа нь ингээд гент ингээд ээж авуудаа уучлаарай тэдэн төгрөг нэмэгдчихлээ энэ төр гэхээр хүмүүсийн бас нөгөө хүлээж авах байдал бас аягүй тийм ихэндээ. Тэгтээ яг манай ээж авууд бол ойлгосон л да. Тэгээ ихэндээ яг тийм асуудал гардыг байлээ шүү. Тэгэхээр манай ээж авууд одоо манай багш нар анханасаа хөтөлбөртөө эхлэхдээ л за санхүүгийн хувьд цаашаа тийм нөгөө хэлбэлцэх тэ асуудал гарч магадгүй шүү. Одоо тэр ханшийн зөрүү мөрөв гэдэг юм хүмүүс яваад үтцсэн зөндөө явцсан хүмүүс бол ойлгоно тэ. Өмнө гадагшаа төсөөлөө явж байгаагүй юм уу хүүхдээ явуулж олон явуулж байгаагүй ингээд хүмүүс бол мэддэггүй. Тэгээ тэр зөрүү ханшийн зөрүү бол бас асуудал болох магадлалтай шүү. Тэгэхээр энэ дээр аягүй анхаараарай гэж хэлмээр байна. яа мэдээж одоо англи гоё улс руу ирсэн чи хоёлаа яриагаа өөрчлүүлээд ерөнхийдөө хүүхдүүдийн хувьд яг англид очих сэтгэхүү за ер нь зүгээр хүүхдүүдийн одоо хэл соёлын те ямар одоо зүйлүүд дээр яг нүдэн нэгжив хувь хүний хөгжлийн талаасаа ер нь аль талаасаа илүү тийм хөгжил нь илүү бий болж байгаа шиг байсан. Мэдээж бол одоо хүүхд болгон одоо яг тэр газар очиход бол бас үнэхээр гоё байсан баг л та те.
За хүүхдүүдийн хувьд одоо хамгийн эхлээд одоо орчинд нь очиод ингээд нэг айгүй гоё орчинд очихоор чинь мэдээж мэдрэмж нь маш гоё байсан. Тэгээд манай хүүхдүүд нөгөө хэлээ яг ингээд амьдрал дээр хэрэглэж байгаа нь бол яг тэдний хувьд ингээд бодит амьдрал дээр өөрийнхөө сурч байгаа тий судалж байгаа хэлээрээ ярихдаа тэд үнэхээр одоо happy байсан. Тэд одоо ингээд ерөөсөө өөрөөсөө нэрээ багшаа би чинь ингээд ярьж штэ би ингээд ойлголцоод ирлээ штэ гэдэг. Яг бид чинь нөгөө шопинг хийхдээ ч юм уу ингээд гадуур дотор явахдаа хүүхдүүдээ би аль болохоор ярих боломжийг хангаад за багштай тийшээ очоод энэ энийг мэдээд тэр за очоод энэ энийг ингээд асуугаад ир энэ одоо жишээ нь одоо энэ юм гэхэд ямар орцтой хэдэн төгрөг гэдгийг ингээ асуугаад ир гэдгийг явуулчихсан байхгүй. Тэгэнгүүт хүүхдүүд ингээ төвөггүй ойлголцоод энэ Монголд бол яг судлаад лсэн инпут хийгээд лсэн тэнд очиод ингээ аутпут хийж байгаа. Тэгээд үнэхээр тэнд одоо монголоор 1000 хашгараад хинч ойлгохгүй учраас өөр ирэхгүй англиар ярьж эхэлж байсан. Тэр мэдрэмжл ингээ амар гоё байсан багшаа. Яг энэ мэдрэмжийг авснараа л бид нар үнэхээр ингээ аюу гоё. Хамгийн нэгдүгээр тэр одоо тийм хүүхдүүдийн маань тэр орчинд нь очиод ярьжсэн тэр мэдрэмж маш гоё байсан. Тэгээд дараа нь ахаад нэг зүйл болохоор нөгөө цаг агаар маш таатай байсан болохоор хүүхдүүд ингээ яг л гэртээ байгаа юм шиг байсан. Тэгэхээр бид нарт нөгөө ямар нэг тийм өөр ямар нэг хэцүү ч юм уу байсан. Хүүхдүүд бол ингээд маш мэдрэмж аягүй хөөл байсан да орчин. Тэгээд соёлын хувьд бас мэдээж нөгөө соёл амир өөр. Тэгээд нөгөө жишээ нь одоо зүгээр л зам дээр бид нар зам явганы зам чиглүүлэхээс эхлээл наазах юм соёлоос олцож байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд одоо маш их мөрөөдөл хүсэл мөрөөдөл нь өөрчлөгдөөл дараагийн алхмуудаа бодоол ингээл ирж ирсэн. Нөгөө би чинь үр дүнгээ яг тэр дорн шууд ингээ харахгүй штэ зарим нэг юмнаас ингээ харж байгаа ч гэсэн буцаж ирээд ирснийхээ дараа замд ингээд нөгөө онгоцон дотор хүүхдүүдийн ярианаас маш их одоо гоё үр дүнгуудыг олж хараад өө энэ штэ энэ хөтөлбөрийн зорилго чинь энэ штэ хэлчихсэн тийм. За ер нь англи хэлний юуны хувьд бол англи хэлний хөтөлбөрийн хувьд бол одоо ямар шүү мик нь хаагдсан. Одоо англи хэлний яг төвшингийн хувьд тэгэхээр юу байсан бай. Очоод мэдээж хүүхд болгон төвшингөө шалгуулсан баг те. Тэгээд ер нь бол англи хэлний хичээлүүдтэй ямар төвшинтэй хэдэн төвшөнд одоо хүүхдүүд яаж салж яаж орж ив. За манай хүүхдүүд бол англи хэлний төвшөндөө 3 төвшөнд одоо англигдчихсэн. За тэгээд хамгийн одоо бүгд төвшингээ ахиулсан. За би одоо анх нөгөө очихт нь ингээл төвшингийнх нь шалгалтыг харчаал. Тэгэл дараагаар нөгөө хэдийгээ төгслийн шалгалтын дээр харсан чинь бүгд төвшингээ ахиулсан байсан. Тэгэхээр тэрэд яагаад төвшин ингээд ийм хурдан нэг хуваар те ахива гэдэг нь ингээд харахлаа өдөр бүр тэд нар англи хэлээр мэдүүлж байсан. Дээр нь өөрсдөө маш одоо тэд нар нөгөө багш нарын хичээл дээр бас бид нар нөгөө ажиглах маягаар сууж ирсэн та хамт бүр оролцоод хичээлд нь оролцоод явж байсан чинь айгүй гоё нөгөө манай кемп одоо багшаа ингээд өдөртөө хичээл дээр нь сууж болох уу би бас өөрөө ингээд эдний арга зүйс болцож байгаа маа гэсэн чинь айгүй гоё зөвшөөрсөн манай хөтөлбөрийн багийнх маань. Тэгээд яг хөтөлбөр дээр ингээд багш нарын хичээл дээр би чи өөрөө суугаад хамт оролцоод явхад тэднээс маш их арга зүйс олж байгаа байхгүй. Тэгэхээр манай хүүхдүүд тэнд уйтахгүйгээр сурсан болохоор бидний төвшин агсан байх гэж бодож байгаа. Тэгээд бүгдээрээ одоо хамгийн дээд манай төслийн нэг төвшөнтэй хүүхд байсан. За тэгээд B2 тэгээд A2 гэдэг хамгийн бага B2-тэй хүүхдүүд байсан. Тэгээд төвшингийн хувьд аягүй сайн агсан. Тэгээд өдөр бүр өөрсдөө ингээд дурлаж сурч байсан. Тэгээд мэдээч нөгөө манай хөтөлбөр чинь маш их хэлтэй бидэд ингээд өглөө 8 цагаас эхлээд орой өдөртөө дандаа дундуур ингээд амраагаа явдаг гэсэн. Тэгээд ингээд оройны 5-6 цаг гээд бидний хөтөлбөр аль биесээр дуусаад тэгээд дараа нөгөө чөлөөт хөтөлбөрүүдтэй. Тэд нар мөн л ингээд англи хэлээр маш гоё чөлөөт активитинуудыг хийдэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр болгоноос л ингээд дандаа л нөгөө качинг хийгээл авч явж байсан байна. Маш их гарсан. Орчинд нь очин гэдэг үнэхээр өөр юм билээ. За хоёулаа яриагаа өөрчлөлөөд ганц нэг зураг юу байвал хоёулаа энэ дээр юу те. Ер нь болгон бас нэг өөртөө гоё аяллуудыг хийжсэн. За би шеэрлж чи те. За. Олчин. Цаашаа.
За эхлээд би за энд нэг хэдэн зурагнууд англи болсон зурагнуудаа харуулаад эхнээс нь яриа авчиё. Харагдаж байна уу манайх? Энэ яагаад ингэж байсан блэ? Эднэр би нөгөө за энэ зүгээр. За тэгээд энэ манай яг хүүхдүүд орон нутгаас бүрдсэн баг маань байгаа. За бид бүхэн энд бид нар нөгөө 5 хотын бас аялал хийсэн. За хөтөлбөрт маань Багтаагүй 2 одоо хотоор өөрсдөө бас бие дааж хийсэн. Дэлгэцэн дээр харагдах байгаа тийм. Тийм үү? Миний дэлгэц шеэрлэгдээгүй юм болоо? Шеэрлэгдэхээр бол шеэрлэгдсэн байна. Тэгээд яг нөгөө дэлгэцэн дээр болохоор зураг нь байхгүй байгаа юм. За байц тэгвэл арай нөгөөрөө ингээд нэг үзье. Image file үү яах юм бол ингээд харагдах юм. Комент би эсвэл ингэх юм болоо. За энэ бол одоо харагдаж байна уу? Тийм байна. Энэ стамер бүтгэн харагдаж байна тий гэхдээ. Тийм ээ нөө. За энэ худлаа юм байна. Энэ худлаа юм. Энэ гүйхгүй байна. Худлаа ганцхан зураг. За харагдаж шеэрлээд яагаад байгаа юм бол скрин шеэринг хийсэн. Ингээд л болно шеэрлэх. За нэг ингээд үзье да хэдүүлээ болох нь. Одоо шеэрлэгдсэн болов. За одоо харагдаж байна вэ? За фолдер руу компьютер дээр фолдер харагдаж байна. За тэгвэл одоо болох хаа. Хахан байна вэ? Саний болчих. Одоо миний дэлгэц харагдаж байгаа тий? Компьютерийн дэлгэц. За энэ нэг жижиг ячиж. За тэгээд хотуудын аялал хийсэн. Зарим нэг жижиг ячиж. За бид нөгөө Манчестер хотоор аялсан. Энэ бол манай хөтөлбөрт багтсан байсан. Тэгээд энэгээр одоо аялахад маш гоё байсан. Манчестерт очоод яг тэр хөл бөмбөгийн алдартнуудын талбай тэр одоо өрөө хувцсалх өрөө мөрөө гэдэг бүх зүйлийг үзээд хүүхдүүд маань яг өөрийнхөө шүтэн биширдэг одоо хөл бөмбөгчний дээр нь зураг авахуулах энэ төр гэдэл гоё. Энэ манай нөгөө байр. Тэгээд энэ харагдаж байна манайхаа. Харж байгаа тийм шээ. За энэ болохоор одоо яг айгүй гоё нөгөө байршил бас айгүй гоёсэн. Байр нь одоо багшийн байр. Энэ манай өрөө байхгүй миний өрөө. Би хүүхдүүдээр нэг орой бас одоо бүгдийг оруулж ирээд ярьслах хийсэн. Тэгээд манай өрөө гэхэд одоо ийм том байсан. Зөвхөн нэг багшд зориулсан өрөө. Тэгээд маш гоё угаалгын өрөө бүх юмуд нь цэвэрхэн зөвхөн ингээ багштаа зориулсан. Энерги дээдс их гоё өсөө тогтой төвтэй. Тэгээд за энэ яг энэ өчигдөлт манай хүүхдүүд. Энэ нэтэр уучлаарай айгу жижигхэн зургууд авчижээ. Фэйсбүүкээс татсан ингээд явцсан юм байна л да. Тэгээд доод талаараа зөөмөлж бас болох юм шиг байна. Зөөмөлж болох нь харагдаа. За гэхдээ инхээр сарнаад байна. За яг хоо. Энэ бидний ингээд нөгөө хоолндоо орж исэн. Ер нь бол нөгөө олон улсын оюутнууд нэг кемпт байрлаа. Тэгээд ингээ өглөө болох ингээ өөр одоо улсын хүүхдүүдтэй хамт бас хооллож исэн. Тэгээ бид чинь тэрэн дээрээ хүртэл яриа өрнүүлнэ. Эхний энэ 2 өдөр бол ингээ хамт зугаа сүлд нийлүүлээд тараад таад ингээ яваад хүүхдүүдтэй ярилцаад яа гэдэг. Зурагнууд өстэй нэрээ сарнаад харагдаад байна. Би энэ фэйсбүүкээс сайн нөгөө татаад оруулсан гурлаа. Энэ за яг яриад тавьчих тий. За энд болохоор ингээд нэг оройны үйл ажиллагаа харагдаж байна. За энэ дээр бол манай хүүхдүүд ингээд юу яасан. Өөрсдөө одоо хаягдл материалаар тий гарын дорх материалаар ингээд хувцс хийгээ тэгээ загварын шоу ингээд зохион байгуулж байгаа байхгүй юу. Тэгээ энэнд бас манай хүүхдүүд ингээд маш идэвхтэй оролцоод байр эзэлсэн. За энэ болохоор юу байна? Нэг орой бас нөгөө өөрсдийнхөө соёлын шэри хийж байгаа байхгүй тий. Нэг орой ингээд соёлоос хувцчлаад өөрийнхөө үндэсний соёлоор тэнд одоо үйл ажиллагаа явуулсан. Тэгээ бид нар бол бүгд нэрээ Монгол хувцас өмсөөд Монгол бүжгээ хийгээд Монгол хэлээрээ дуулаад бас их гоё
үйл ажиллагаа болсон. За энэ манай бидний одоо төгсөлтийн баяр дээр одоо сертификатаа гардаж авч байгаа зураг байна. За хүүхд болгонд нөгөө юугийн төвшингийн бичээд тэгээ одоо AB B2-тэй юм бэ, B1-тэй юм бэ, C1 төвшөнтэй гэдэг төвшингийнх нь бүр тэгээд reading одоо дөрвөн чадвар дээр хинэн ямар оноо авсныг энэ гэдэг нэг бичээд ингээд аюу гой сертификатууд бас хүмүүс маань гадуулсан. За энэ болохоор бидний оройдоо хийдэг бас үйл ажиллагаануудын нэг байна. За маш гоё хөгжилтэй тоглоомуудыг бас тоглоо. Тэр нь тоглоомороо дамжуулаад бас нөгөө соёлын солилцоонд ороод яваад байгаа юм л та. Олон улсын хүүхдүүд учраас улс орон болгоны нөгөө тоглодог нийтлэг тоглоомууд нь бас өөр байсан. Тэндээс бас суралцах аюул боломжтой байсан. За тэгээ бид нар нөгөө Лондонгоор өөрсдөө хуваараа бие дааж аялсан. Тэгээ бид хэдийн хувьд бол нөгөө айгүй өөрсөндөө айгүй ихтэй. За бүгдээрээ хэлтэй юм чинь хэдүүлээ гайд майд авчи яахыг гээд тэгээд яг ингээд гайдгүй явсан. Тэгээд тэр маань бас одоо ингээд эргээд ботхоор айгүй гоё дурсамжтай байгаа. Тэгээд бүгдээрээ өөрсдөө ингээд яриад ойлголцоод бүх газраар ингээд бид нар явсан. Бүх үзэх юмаа үзээд ингээд ирсэн байгаа. Тэгээд Лондонгийн яг нөгөө Big Ben-ийн хажууд ингээд бүгдээрээ амарцгааж байгаа зураг байна. За энэ бас ингээд амар энэ манай яг байрлаж исэн байр. Бид нар энд ингээд энэ байр нь байрлаж байгаа. Энд ингээ галтгоо маань ийшээ. Тэгээ бүр ийшлээд манай сургууль байгаа. Тэгээ кемп дотор бол бүх юм байсан. Одоо юу гэдгийг хүүхдүүдийн усан бассейн байвал хэрэгтэй те янз бүрийн одоо спортын талбайнууд, за теннис тоглолт, теннис тэгэл маш гоё ингээд бүх боломжуудыг одоо тэр хашаанаас бид нар өөр нь гарах юм хөдөлж авахар бусдаар бол тэндээс гарах шаардлагагүй ингэж гоё шийдэж өгсөн байсан. За тэгээд энэ бас бидний ингээд аялж байгаа зураг байна. Маш олон төрлийн музейнуудыг бүгдийг утсан энэ бол нөгөө нэг Train Альтергний музейд явж байгаа зураг маань байна. За энэ ингээд засгийн газрын ордон тийм манайхнаар бол за бас очсон Англи хэдүүлээ бүгдээрээ одоо нөгөө бүхий л үзэж болох сайхан гоё юу байна. Тэр бүгдээр маш тайван сайхан бүхтүүнаар явж үзсгэжсэн. За энэ чинь за тийм манай нөгөө кемпинг яг багш нар маань зургнууд стенээр Facebook руу оруулаад авчихдаг гэж үү. Бэлдээ болохоор зураг харагдсан гоо. За энэ болохоор манай нөгөө яг тэнд одоо хариуцаад биднийг ингээ очихоор манай кемп дээр хариуцаж биднийг одоо хичээл зааж бид нар хичээл заажсэн мөн удирдахжсэн гэдэг багш нар маань. Тэгээ маань зураг энд байгаа. За энд манай одоо яг төгсөлтийн үеэр тэг ингэдэм байлээ нөгөө кемп дээр ингээд яг зурсан шиг одоо ээлжээр ингээд хүмүүс ирээд одоо Украинаас одоо юу гэдгийг 1-2 баг ирээл тэгээд тэдний ингээд нэг бас нөгөө заавал 14 хоног биш бид нар бол 14 хонсон гэтэл одоо 17 хоногор ч юм уу 21 хоногор ч юм уу ирдэм байлээ. Тэгээд ирээл буцаал ингээ яваад идэг зөрлөлтөд. За Солонгосоос ирсэн баг нь явж байхад маргааш нь өөр ингээл өглөөний цайнд авахад ингээл өөр хүмүүс ирсэн байж идэг. Тэгээд бүгдээрээ л тэнд ингээ англиар яриад англи. Манай одоо яг юуны хөтөлбөрийн бас нөгөө багш нар маань өглөөдөө бидэд ингээ хамт цайгаа уугаад хөтөлбөрийн талаар ярилцаад улсынхаа өөрсдийнхөө ингээ чөлөөт ярьцлага хийгээ суудаг байсан. За энэ Манчестерт байна. За догш өөр. За энэ Big Ben гэдэг бидний нөгөө мөрөөдөл байсан тэр бүх газруудаараа ингээл явж үзээл хүүхдүүдийн нүд маш гоё нэгдэж байсан да. За энэ ингээд дандаа харагдсан зургууд шүү тий. За тэг явгаа илүүдийг бас бид нар хийсэн. Хурдны галт тэргэнд суугаад Лондон руу явсан гэ. За одоо нөгөө хүүхдүүдийн хамгийн очих дуртай газар тий. Юу. Илээ. Гудамж ямар гудамж илээ чи. Юу нэ? Harry Potter тийм. Энэ дүү манайх нас юм асуугаад ажиж хичээлт болох. Аха. За одоох манайх нэг дуусгаад байна. За Harry Potter-ийн гудамж байна. Би багш нарын өрөөнд байгаа хичээлтэй биш шүү манайх. За тэгээд Harry Potter-ийн гудамжинд бид нар одоо яг нөгөө Нью-Йорк хотод маань яг байдаг. Тэгээд бидний нөгөө байрлаж исэн байраас ерөөсөө нэг хитгэн алхаад хэдэн зуун метрийн зайд байсан. Тэгээ бид эд чинь баг өдөр болгол энд байдаг байлаа маш гоё. Тэгээд Йорк хот өөрөө маш тайван, маш үзэсгэлэнтэй бий байсан. Энэ боломжууд бидний одоо байсан газар байна. Яа, Лондонд байсан. За Donjis гэдэг одоо аимшиг музей тий. За энэ гоё музей үзээд энд бас их гоё юм үзээд энэ одоо
музейд одоо музейн дээр өдрүүд үнэхээр бидний одоо музейд татгалж бас хараад ажилласан аюу гоё газар гоё музей байлаа. За энд бас очиж орж хөвгүүдээ бас хамтдаа үзсэн. За тэгээд сүүлд нь бас одоо багшид ийм сертификат олгож ирсэн. За багш нь бол ингээд өдөртөг тушаар явсан гэсэн ийм гоё сертификаттай болсон. За энэ зурагнууд уучлаарай манайхаа өстой би очиж Facebook-оос татаад оруулчихсан юм аа түрүү гэсэн чинь бодлоо. Бид нар юм байна. За би одоо нэгэн цэвэн ясан дээрээ шеэрсэн дээрээ яг нөгөө англи руу явахдаа хүүхдүүдтэй хэрхэн одоо материал бэлтжижсэн талаараа багш нь фолдраа харуулад гээс харуулчаа. Foreign visa. За энийг яг ингээд за манай 10 хүүхдийн болон миний my documents гэж бий болсон байна те. Миний одоо бичиг баримт. За тэгэхээр багш бол зүгээр ингээд ерөнхийд нь харуулхад багш гэхэд л ийм их материал бүрдүүлжсэн. За одоо тэгэхээр энэ дотроо манайхаа ингээд энэ дотроо л ингээд нэг юм бүрдүүлэх гэж мэдээж энэ болгон дээр ажиллана шүү дээ. Багш их зөвхөн миний одоо өөртөө зориулж бэлдсэн юмуд энэ байна. За нэг үсэх шаардлага байна. За нэг хүүхдийг харуулъя. За одоо нэг хүүхдийн материал гэхэд ийм юм болчих байгаа байхгүй. Ийм тий. Энэ бол нэг 10 хүүхд учраас ингээд маш их ажилласан шүү. 2 сар 3 сар тасралтгүй энэ дээр юм ажилласан. За ийм байна. За юугаас тоглож тий. За тэгээд яг хоо саяны олон зүйлүүдээр бол гол одоо зүйлүүд бол хамгийн ихэнд бол гадаад те хүүхдийн гадаад паспортны хуулбар за английн одоо визэнд ороход те фото зураг файлаар байна гэдэг юм уу. За тэгээд эхний ээлжинд бол эцэг эхчүүдийн хувьд бол төлбөрийн хувьд бол шууд бүтэн төлөхгүй урьдчилгаа төлөөд за тэгээд өнгөрсөн жилийн хувьд бол яг чаргагүй ханшны хувьд 4300-аас бараг 5000 хүрсэн учраас 5000 тийм зөв болсон тийм. Ер нь зүгээр одоо хүүхдүүдийн одоо шанрич явж ирснээс хойш ер нь зүгээр ер нь эцэг эхчүүд болон те хүүхдүүдийн хувьд бол ямар шүү одоо фидбек те одоо үнэлэмжүүдийг хэлсэн бай юу. За манай одоо нэг хүүхэд маань явж ирснийхаа дараа дахиад нөгөө Японы нэг юунд сурч солилцоонд яваад ирсэн. Сая нэг сар гарнаар сурчаад ирлээ. Яг Японы дунд сургуульд очиод яг манай анги хүүхэд тахгүй юу. Тэгээд дунд сургуульд очиод суралцаад ирсэн. Тэгээд ер нь бол нөгөө ирээд дараагийнхаа шууд алхам тэгээд дараагийнхаа одоо юу дараачийн одоо визний асуудал гэдэг юм уу өөр улс оронд суралцах солилцоо гэдэргээд бүр ингээд судлаад эхлэе явцсан байгаа. Өмнө нь бол ерөөсөө гадагшаад чи огт явж байгаагүй ийм хүүхдүүд манай хүүхдүүд чи ер нь тэгээд зүгээр аяллаар л явж ирсэн хүүхд сургалтын журмаар явж байгаагүй гэтэл бол одоо дараагийнхаа юмд ингээд ороод эхэлсэн байна. За дахиад хоёр хүүхд бол одоо IELTS-ийн шалгалтандаа бэлдээд эхэлсэн байна. Одоо яг IELTS бүртгүүлчихэд бэлтэж байгаа. Гэх мэтлэн одоо тэгээд эцэг эхчүүдийн зүгээс болохоор манай хүү чинь өөр болсон байх шүү. Одоо нөгөө нэг нь шууд Улаанбаатар руу шилжсэн байгаа хгүй жишээ. Одоо нөгөө манай эндээс хүүхд маань за хотод очиод яг хөглөр өөрөөхөд одоо зорилгоо багшаа би нэг өөр юмд ингээ зорж байгаа маа. Одоо ингээ яалтчгүй ингээ явлаач гэдэг юм уу тий. Гэх мэтлэн за тэгээд ээж аавдын хувьд бол бүр үнэхээр одоо өөр болсон. Одоо манай энэ чинь англи руу явж сурна, тэтгэлэг аавна гэд ингээд байна штэ гэд. Яг нэг хэлээрээ дамжуулаад цаашаа яаж хөгжиж болох уу гэдэг тэр гарц гаргалгааг бас олж харсан болов. Ер нь бол эцэг эхчүүд яг тийм л хүүхдүүд ч гэсэн өөрсдөө яг тэгж ирж байсан. Багшаа нөгөө дараагийнхаа л юмыг би чинь бодоод байгаа штэ. Айгүй гоё ингээд тийшээ явж ирсэнээс хойш тийм бодолтой болсон штэ гэд ингээд хүүхдүүдийн бодол санаанд нэлээд өөрчлөлт орсон байгаа. За ер нь бол яг чи өөрөө яг нөгөө мэргэжлийн багш хүний хувьд бол одоо ер нь энэ гадагшаа явах чинь за тодорхой хэмжээний яг хүмүүс янз бүрээр л ойлгодог те нэг хэсэг нь мэдээж одоо боломж болцоо баг байж болно бас л гэхдээ орнуудаас Сүхбаатар аймагаас баг бүрдсэн ер нь зүгээр одоо хүүхдүүд сурж явах үедээ гадагшаа явах нь хэр оновчтой санагдсан бэ? Эсвэл одоо төгсчөөд нөгөө гинэж байдаг шүү дээ. За ямар мэрэгжил сонголт яригддаг. Зарим нь гэп аваад одоо жил хүлээж байгаа гадагшаа явдаг ч юм уу. Чиний яг нөгөө мэрэгжлийн одоо яг энэ багш хүний хувьд ер нь зүгээр хувийн яг тэр өсвөр үед ер нь ямар шүү зүйлүүд энэ гадагшаа хөтөлбөрөд явах нь хэр ач холбогдолтой санагдсан бэ? За одоо яг би өөрөө гадагшаа явах
явах бас явсан туршлага байна. 1 2. За тэгээд сая ингээд хүүхдүүдээ авч явсан. Би бол хүүхдүүдийг анх удаа авч явсан. Тэгээд миний зүгээс бол үнэхээр одоо боломж нь л болвол аль болохоор явуулгасаа гэж хүсэж байна. Явуулах нь бол маш их үр дүнтэй юм байна. Хүүхдүүдийг одоо ер нь яг сурч явах хугацаанд л явж үзээсэй гэж бодож байна. За тэр мэрэгжил сонголт гэдэг зүйлийг ер нь бол бүр 8 дугаар ангиасаа тий 7 дугаар ангиасаа ярмаар байгаа байхгүй юу. За тэгээд тэрнийхээ чиглэлийг олоод тэрнийхээ ялангуяа одоо хэлний одоо чиглэл би одоо өөрөө хэлний багш учраас хэлний одоо чиглэлээр бол суралцж байгаа гэдэг юм уу цаашдаа хэлээр явах гэж байгаа. За тэгээд хэлний багш нар ялангуяа одоо яг тэр орчинд нь очиж тэр гадагшаа дутагшаа явж бид нар тэр соёлыг судлаад ирснээрээ яахыг гэхээр буцаагаад хүүхдүүдэд одоо сэтэлжүүлж чадчих штеп. Бид нар хүүхдүүдтэй хамгийн наазах нь би одоо тэр янз бүрийн түүхэн газруудыг англи хэлний номон дээр сурах хүчээр ороод ирдэг. Бид нар үдсэн юмаа ярих тий зүгээр номноос хараад ярих. Би номноос хараа ярихаараа хүүхдүүдтэйгээ ижил төвшөнд яриад байгаа байхгүй юу. Очиж ингээ боддоор үзээд ярихлаар хүн ингээ үдсэн юмаа ярих гэдэг чинь хамаагүй өөртөө ихтэй яг бодит зүйлийг ингээ буцаагаад хүүхдүүдтэй дамжуулагч болж чадж байгаа. Тэгэхээр би бол хэлний багш нарыг тэгээд хүүхдүүдийг гадагшаа аягуулсаа яваасаа өөрөөр л ингэдэг шүү дээ нөгөө суусан тэнэгээс явсан цэцэн дээр гэж тий. Явсан тэнэг дээр гэж. Суусан цэцнээс явсан одоо тэнэг дээр гэж үг байдаг. За ер нь бол явсан үеийн яс зунаач гэд байдаг. Үнэхээр одоо хэл сурцж байгаа бол яалтчгүй яваасаа гэж бүр чин сэтгэлээсээ хүсмээр байна. Тэгээ явхаар бол үнэхээр өөр болдог шүү. Одоо энийг тэр өөр болдог шүү гэд хэлэнгүүд явж үзээгүй хүн бол тэр өөрийг нь олж харахгүй л тий. Яг яваад үтсэн хүн болвол миний тэр өөр гээд байгаа ч юм уу те хин нэгэн багшийн яваарай өөр байдаг шүү гэдэг чинь бол үнэхээр л үр дүн л байдаг юм байлээ. Үр дүн байдаг юм байлээ. Хүний нүд айгүй томор нэгддэг юм байлээ. Дараагийн алхмууд бас айгүй гоё орж ирдэг юм байлээ. Урсаж орж ирдэг юм байлээ гэдэг би одоо өөрөө яг хийрээ үтсэн. Тэгэхээр хүүхдүүдтэй маш одоо би бол хичээл дээрээ ирээд байнгын хүүхдүүдтэй тэгээд дээр нь хэлний багш хүн одоо манайд ч гэсэндээ бид нар ч гэсэндээ монголоор хичээлээ заагаад хэдэн жил болсон шүү дээ. Ер нь бол тийм монголчууд бүгдээрээ л хинхэн л тийм байсан. За сүүлийн үед бол одоо маш гоё англи хэл хөгжиж байна. Тэгээ ер нь бол хэлийг яг хэлний хичээлийг тэр их тухайн хэлээр нь ядчил ирээд заах байхгүй юу? Одоо гадшаа тушаа яваад ирж байгаа хүн маань би англи хичээлийг 100% англи хэл дээрээ заая. Тэ энэ хэл чинь очоод яг ингээд одоо ингээд гадагшаа яваагүй байхдаа бол ямар бодолтой байдгүй гэхээр яг хэрэглэх ёстой гэдгээ яг сайн мэдэхгүй. Яг ингээд хэрэглэх ёстой юм байна тий ярих ёстой юм байна гэдэг мэдгүй. Гэтэл тэнд очихороо энэ чинь яг ингээд нөгөө амьдрал дээр хэрэглээ. Яг хүнтэй ингээд communication хийхдээ би ашиглах юм байна штэ гэдгийг ингээд бодит амьдрал дээр сураад ирэхээр би ярих ёстой юм гэж ойлгоод ирж байгаа. Хамгийн наазахын зүгээр жижигхэн жишээ. Тэгэхээр бол үнэхээр яваасаа л гэж зөвлөж байна тий. Яа, хоёлаа тэгээ яран дундуура ерөн зүгээр одоо дамжин нислэг өнгөрөөд ер нь хүүхдүүдээ те авч явж явах ер нь янз бүрийн хоол газар өвдөх барих эсвэл одоо эцэг эхчүүд явж гисэн янз бүрийн асуудлууд болж ивөө ер нь зүгээр яг ийм авч явж байгаа тохиолдолд санаа зовоож исэн ч юм уу эсвэл хөгжилтэй ч юм уу тийм соёлын зүйл байсан уу? За ер нь харьцангуй гайгүй. Би бол мэдээж амар санаа зовж ирсэн. Анхнаасаа ингээл явхдаа яана одоо ингээл хүүхдүүд хариуцж явна штэ би чинь ингээд ерөөсөө өөрийгөө бүр ингээд өмнө нь бол ингээд жишээ явбал өөрийгөө л боддог байсан бол сая явхдаа болохоор хүүхдүүдтэй хэрэг болох байх гэж чамдаандаа бүр ингээд хүүхдүүдтэй л гэд юм хийгээдсэн. За ингээл хамгийн наазах нь юм ч гэх юм уу те нөгөөд чи очиад ингэчхүүдээ тэгчхүүдээ. Тэгээ нэг одоо хамгийн нэгдүгээр асуудал бол онгоцонд олон цаг нисэх чинь бол угаасаа бас амар хэцүү байлээ. Өмнө би ерөөсөө тэгж 12 цаг нисэж байгаагүй. Тэгээ ингээ удаан цаг ниссэн чинь хүүхдүүд маань тэрэнд би ингээд өөрөө ядрах гэдгээ бараг мартцсан. Хүүхдүүд маань ингэж байгаа хгүй яг ингээд явсан чинь чихэнд үлээрээд байсан. Агарын солилцоос болоод тэгээ багшаа ингээд жих хатгуулж өвдөөд байна гэдэг. Тэгээ бүр ингээд зарим нь багшаа би юу ч сонсохгүй байна гэдэг. Бүр тэр нь яг тэр үед тухайн үед бүр амар санаа зовоод яана одоо энэ хэд маань ингээд ичгээрээ сонсохгүй байх үү гэдэг. Тэгсэн чинь яг нөгөө тухайн үед асуудал л дээ. Бидэд буугаал жоохон байж байгаа. Яаж ин гэсэн чинь зүгээр болчлаа багшаа зүгээр болчлаа гэдэг. Тэр нэг асуудалсэн санаа зовсон. Тэгээд дараа нөгөө нэг оцсны дараагаар нэг хүүхдийн маань хөлн дээр нөгөө ингээд манай яг бид нар ч гэсэн хайдаа ингээд хөлн дээр нэг хөх юм туурчдаг штэ тий. Тийм юм яг өмнө ч гэсэн би харж илээс л та хүмүүсийг. Тэг яг нэг хүүхдийн маань хөлн дээр ингээд туурцсан. Тэгээд нөгөө эмнэлэг рүү ингээд авч очиод нөгөө хүүхдээ үзүүлээ. Тэгээд яг би ч харснаа за энэ ч гайгүй дээ гэд мэдчихсэн ч гэсэн бас хүүхдтэй айгу санаа зовоод хүүхдээ аваад ч үзүүлсэн. Тэгээд
Тэгээ сүүлдээ нөгөө эмзэгдэр очиж үзүүлж байхдаа манай хүүхд бид хоёр ингээд нөгөө эмчийн маш олон асуулт асуу тийм байлээ. Бүр ингээд бараг 60 асуултанд асууж ээж үзүүлж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд бүр хоёулаа тэрэндээ баярлаад гэсэн. Ямар гоё ингээ хоёулаа бүр амар их ярих боломж олдлоо гэх. Тэгээ манай хүүхд ингээд хүүхдээс өөрөөс нь асууна өөрөө хариулах хэвээр. Тэгэл айгүй өөрхөн ярьж байгаа л ойлгохгүй болохоор над руу хардаг. Тэгэл би тэрийг ингээд орчуулж өгдөг. Ингээ айгүй гоё. Тэгээ тэрэн дээр бид хоёр ингээд нөгөө өвдөөд хоёулаа ингээ очсон байгаа гэсэн мөртлөө яриад байгаадаа амар баярлал. Бидэд ерөнхийдөө айгүй тийм ярих айгүй бүгдээрээ сонирхолтой байсан болохоор тэгээд ясна тэрэнд нэг жоохон санаа зовоод энийх амар ягаагүй. Тэгэл бусдаар бол айгүй дажгүй байсан. Тэгээ орой нөгөө мэдээж ингээ орой олонгууд хүүхдүүдээ яг цагт нь амраах тий. Тэгээд өглөө яг цагт нь босохын тулд бүгдийнх нь уцыг мэдээж бид нарт нөгөө Wi-Fi энтер угаасаа багшийн хэрэгтэй байсан. Би ингээл хаачаад бүгд хаагдчихдаг. Тэгээд айгүй хөөрхөн тэгээд нөгөө шөнийх нь орой ингээд фүлний авуулаад ангууд хүүхдүүд өглөө босохтой асуудал. Ер нь гайгүй дээ нэг л өглөө манай хүүхдүүд нэг нойрмоглоод асуудал гарсан. Тэгээд бусдаар бол айгүй гой хөөрхөн ярс идэл босоод тэгээд байсан. Ер нь дайжгүй. Тийм ойлголцоо явуулсан. Тэгээ бас нөгөө миний хувьд айгүй манай баг айгүй онцлогтой. Яг гоо 3 хүүхэд нь яг манай ангиас байсан. Бусад хүүхдүүдийг би бүр огт танихгүй байсан. Тэгээ танихгүй хүүхдүүдтэй байсан хэрнээ айгүй гоё баг болж чадсан. Тэгээ бас нөгөө хүүхдүүдтэйгээ ойлголцох энэ төр гэл мэдээж багш нар бид нарт чинь бас асуудал байгаа шүү дээ. Тэгээ айгүй сайн ойлголцоод хоорондоо ярилцаад ангууд манай баг бас нөгөө ахад нэг санаа зовж ирсэн юм явхтаа ингээд яана хүүхдүүд маань бие биенээ сайн танихгүй тий сайн мэдгүй зан аашин мэдгүй бүгдээрээ өсвөр насны хүүхдүүд. Тэгээд хамгийн бага нь 12 нас 14 настай байсан. Тэгээд дэшээ. Тэгээд санаа зовоол одоо яах болоо хоорондоо яах болоо. Тэгээ би тэднэртэй ер нь яаж ойлголцох болоо энэ төр гээд айгуу санаа зовж байсан. Тэгээд тэрөөсөө тэрэн дээр бүр ингээ очиод бүр яг амар гоё байсан. Тэгээд хүүхдүүдээ бас дашрамд айгуу баярлалаа гэж хэлмээр айгуу мундаг байсан шүү. Тий. За хэл соёлын хэлний музей аяллаас гадна яг нөгөө нэг нэмэлт спорт хөтөлбөрүүд нь ер нь хүүхдүүдэд хэр аятайхан байсан бай. Одоо бассейн дээр заал тэгэл одоо гадаа хөл бөмбөгийн талбай гэдэг юм уу. Энэ ч нөгөө сонголттой байсан шүү дээ тий. Multi activity тэгэл одоо leadership гэдэг intensive angle гэж гэдэг юм уу. Танай хүүхдүүдэд ер нь ямар activity сонгож явсан бэ? Манай хүүхдүүд бүгдээрээ intensive гэсэн. Intensive English сонгосон. Тэгээ би нөгөө эндээс явахад нь таад ингээд сэлэхгүй мүү те. Таад ингээд гой өөр спортууд байгаа штэ. Тэднийг ингээд тоглохгүй мүү, дуршихгүй мүү гэдгсэн чинь бүгдээрээ багшаа угаасаа хилээд сайжруулах гэж явж байгаа учраас гээд бүр 10 intensive English-д орсон. Тэгээд яг л тэрэндээ зорсон. Тэгээд би нөгөө таад ингээд өдөр нь ингээд ячаа дахиад өдийн хойно ахаал англиар үтсэн зүгээр үү гэсэн чи зүгээр гээ явсан. Тэгээд яг тэрэндээ хөөрхөн байсан. Тэр нөгөө сонголтондоо анханасаа айгу зоригтой явсан болохоор очиод ягаагүй нэг өдөр л багшаа нэмэлтээр сэлж болох уу гэдээ асуужсэн. Тэгээд нөгөө хөтөлбөрийнхаа багт хэлсэн чинь тийм юм байхгүй угаасаа анханасаа ингээд огцсон болохоор хэдүүл яг ингээд явна гэдэг. Нэг л өдөр нэг хоёр хүүхэд маань багшаа өнөөдөр сэлжиж болох уу юу гэсэн. Тэгээ бусдаар бол бүгдээрээ яг англи хэлээ ингээд одоо өглөө хөтөлбөртөө амрагдаад өдөө ахаал англи хэл орой ахаал чөлөө хөтөлбөртөө ороод явсан. Тэгээ ерөөсөө тэрнээсээ уйдаагүй гоё өсөн гэл тийм. Тэгээ явсан да. За ямар тач бас энэ бол сурсан мэдэрсэн зүйлээ бол бусдад хуваалцсан гэдэг бол сайхан. Тэгээд тэр хүүхдүүдийн хувьд ч гэсэн бас цаашдаа амжилт хүрэх гол одоо урсамжнуудынх нь нэг бол чадсан баха гэж бас бодож байгаа. Ер нь бол за ерөнхийдөө бид хоёр бол талаар бол үүдээ санд бол ярилцчихлаа. Англи хэлний яг сүүлийн асуудал соход ер нь энэ яг англид очоод хүүхдүүдэд зааж байгаа тэр багшийн зүгээс харахад ерөнхийдөө заах аргын үед ямар шүү ялгаа харагдж эсвэл дандаа яг төстэй байв уу эсвэл арай яг өөр онцлог байсан уу? Нөгөө идэвхтэй сургалтын аргууд гэд байдаг шүү дээ тий. Яг тэрийг л яг ингээд нэг тийм өдөр тутамдаа хэрэглээд л байсан. Тэр нь одоо ингээд юу байсан. Яг хоо манай нөгөө Монгол бид нар чинь идэвхтэй сургалтын аргууд гэд мэддэг л дээ тий. Гэхдээ бид нар ингээд одоо яг хоо сургалтын орчин шийдэх юм уу одоо эсвэл одоо анги дүүргэлт гэдэг ч юм уу ямар нэгэн шалтгаанаар бид нар өдөр болгон хэрэглэж чаддаггүй байхгүй юу? Гэтэл тэнд бол бүх сургалтууд идэвхтэй сургалтын аргаар явчихсан. Зүгээр ингээд анх эхний өдөр ингээд бие биентэйгээ танилцахаасаа эхлээл
бүр ингээд айгүй гоё. Би чи нөгөө өөрөө ингээд багш хүн бас ингээд нэлээд хэдэн жил багшлцсан тий 10-аас дээш багшлцсан хэрнээ би ингээд би энэ аргыг ингээд хүүхдүүдэд хэрэгжилж болох юм байна штэ. Өө ингэх юм бэ штэ гэд. Тэгээд ер нь бол идэвхтэй сургуулийн аргуулгыг өдөр болгон тогтмол хэрэгжилж байгаа нь айгүй гоё байсан. Авааштай арай өөр юм уу гэж харагдчихсэн. Тэгээд бас өөр нэг зүйл нөгөө юу байсан. Одоо нөгөө хичээлээ сурангаа тийм нөгөө байгаль одоо ингээд ингэж байгаа хгүй жишээ нэг багш нь ингээд гадаа гараад хүүхдүүдэд чулуу одоо энэ байгальд юу байна те тэрийг бүгдийг нь олоод ир яваал түүгээд ир тэгээд тэргээрээ бүтээл хийцгээе. Тэгээд нөгөө хүүхдүүд маань ингээд 10 минут өгчөж байгаа. 10 минутанд ингээд ойр аваасаа ингээд юм төгөөд ирж байгаа юм л да. Тэгээд тэргээрээ бүтээл хийгээл тэрийг ингээд англиар яриад тэгээд тэр бичээд болоо гэдэг ч юм уу те. Ер нь нэг тим аргуудаар те тэр нөгөө хүүхдүүдэд юус ингээд уйдаахгүй тэгсээр нэгээ хилээд идэг яриад идэг. Тийм. Ер нь идэвхтэй сургуулийн аргууд айгу өөр санагдсан. Өөр бол нэг амар өгтөөр нэг тийм юм бол байгаагүй. Тийм. Тэгээд нөгөө мэдээж багш нар ингээд амар тийм нөгөө ирчгчтэй чөлөөтэй. Тэгээ манайх нэг угаасаа тэр соёлын юм өөр штэ. Тэгээ чөлөөтэй нөгөө ширээн дээр гар суугаал зааж идэг гэдэг ч юм уу тийм гоё. Тэгээ тийм соёл өөрсөн да. За өнөөдөр шиг нэг албасаар ажиллах өдөр учраас ямар тач цагаа гаргаад тэгээд яг энэ яг хэрэгтэй гэсэн хүмүүст нь дараа нь бас нөхөд ингээд үзэж байж бах. Тэгэхээр ямар ч байсан ажлынхаа дундуур бас цагаа гаргаж бас те багш нар болон хүүхдүүдэд за эцэг эхчүүд ч гэсэн одон яг гол зөвлөгөөнүүдийг бас өгсөнд баярлалаа. Тэгээд дараагийнх нь бас яг багшийнх нь ажил төрөлтэй бусад шавнартаа нөлөөлөх энэ олон сайхан үйлсэд нь бас амжилтыг сайн зүйлийг хүсье. Тэгээд өнөөдөр цаг гаргаж бас оролцсонд баярлалаа. За баярлалаа. За Кенза багштай бас маш их талархаж байгаагаа хэлмээр байна. За тэгээд багш бидний одоо тийм ийм гоё боломжуудыг олгож өгөөд олон багш нарын төлөө цаашлаа суралцагчдыг бас ийм гэгэрүүлэх те соён гэгэрүүлэх соёлжихын үйл ажиллагаанд бас хүч төрөн ажиллаж байгаа бас таны ажил амьдралд хамгийн сайхан бүхнийг амжилтын дээдийг хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа.